Сайн бацхан улс олд байна. New Academy шатрын хичээл 5 морилно. Энэ хичээл дээр хэдүүлээ даруулсан дүрсийг хэрхэн товтлж ашиг хонжоо хүртэх вэ гэдгийг харцгаая. За дарах тухай 2 дугаар төвшин дээр үздсэн байгаа. Тэгэхээр энэ хичээлийг ойлгохын тулд тэр хичээлийг ойлгосон байх хэрэгтэй. Дарах гэсэн хичээл байгаа. За дарах гэдэг чинь товчхоос сануулхад айлын ямар нэгэн дүрсийг одоо өөрийн ард нь байгаа дүрстэй нь одоо ямар нэгэн байдлаар дарахыг хэлж байгаа. За дарах нь ямар үүрэгтэй вэ гэхээр довтлохооны зорилттой. За тэгээд дарагдсан дүрс нь одоо жишээлбэл энэ өрг дээр хараад үзье. Нэр цагаан нүлээ гэж бодоход тэрэг C8 гээд тэр морийг дарчиж байгаа. За тэгэхээр тэр морийг ямар тохиолдолд дарагдсан бэ гэхээр хэрвээ хөдлөх юм бол ард нь байгаа дүрс одоо шууд довтлохонд орох хүс тийм байдал үүсэх юм бол энэ урд байгаа дүрсийн дарагдсан эсвэл даруулсан гэж ойлгоно. Тийм ээ. За хэрвээ одоо энэ морилуу 2 дүрс довтлож штэ тэгээ цагааны. За тэгээд ямар нэгэн байдлаар өөр тийшээ нүүх гэж оролдох юм бол ард нь байгаа тэрэг алдагдана. За мөн ямар нэгэн дүрсийг ноёнтон дарж болдог. За энэ бол цагаан тал хар морийг тэрэгтэй дарцсан ба штэ тий. За мэдээж бас ноёнтон дарж болно. За ноёнтон дарсан бол тэр дүрс бүр огтхон чөлж болохгүй тий. Шалаа нээж болохгүй штэ. За энэ дээр яг хуу морь нүүж болно гэхдээ тэргээ алдна, сувсуул алдна тийм ээ. За тэгэхээр энэ дээр ингээд C8 гэж нүүснээр эцэст нь ерөнхийдөө энэ морийг ингээд үнгүү аваа авчиж байгаа. За одоо мэдээж хар морио нүүвэл тэргээ алдна. Тэгэхээр аль болох алдагдлаа баг болохыг хичээн тийм ээ. Тэгэхээр одоо яадаг чинь. За энэ хоёр хүүний айл нэг нь л нүүн гэсэн үг шүү дээ тийм ээ. За аль нь ч хамаагүй нүүлээ гэж бодоход хамаагүй дээ. Энэ тэрэг идлээ. За энэ тэргийг уучлаарай морийг тэргээрээ эсвэл тэмээгээр алингаар нь чидсэн болно. Хамаагүй эцэст нь нэг морины илүүтэй дуусна. Хараа. Тэрэг идлээ, эргүүлээд тэмээ идлээ. За юу болов? Хар цагаан тэрэг байхгүй. Гэхдээ айлын хар морь бас байхгүй болсон тийм ээ. За нөгөө талаар нь ч гэсэн идсэн болно. Гэхдээ мэдээж тэгж идэхгүй л ахalta. За сайн юм тохиолдол байсан шүү дээ. За ингээд идлээ. За ямар тач нэг тэмээний илүүтэй нэг морины илүүтэй болчлоо тий. Ялхан 3 оны. За гол нь энэ хар эргүүлээ идэх юм бол бүр дордон тийм ээ. Түрүүн ядаж цагааныг нэг тэмээтэй нь үлдээж байсан бол одоо энэ удаа бүр тэргийг нь үлдээчихлээ ш тийм ээ. Тэгэхээр саяны тохиолдолд одоо яач ч байсан. Тэр тэмээгээр идсэн тохиолдолд одоо идэхгүй л байх хэрэгтэй л байна л та. Стегөөс одоо тэргийг нь үлдээчихэж байгаа зү. Тэгэхээр бас цагаан тал бодолцох хэрэгтэй байгаа. За нэг тэмээтэй үлдмээр нүү эсвэл нэг тэрэгтэй үлдмээр нүү. За тэр нь бас тэрнээс гадна бас айл яаж нүүхээс шалтгаална. Тэгэхээр тэрэгтэйгээ илүү үлдэх хэрэгтэй байгаа бол тэмээгээр эхэлж идэх хэрэгтэй баг. Яагаад гэвэл тэргээрээ эхлээд ичих юм бол эргүүлээ тэргэж идчихнэ. Тэгээд тэрэгтэй үлдээ гэсэн чинь тэгээ байхгүй болно. За тэгээд тэмээгээр идэхэд хар мэдээж одоо идэх юм бол ашиггүй. Тийм учраас одоо ингээл алдагдлаа хүлээгээл тэгэл явах асуура аргагүй болчихж байгаа. За бас нэг юм өрөг байна. За энэ дэр цагаан F1 тэрэг F1 гээд нэрхэдээ энэ тэмэг үнгүү хожиж чинь тийм ээ. Стигвэс энэ тэмээ за одоо энэ E3 дээр байгаа билээхэн хүүг идчих юм бол үзүүлээ л та тий мад бааз тэгэхээр идэж болохгүй нэ тэмээ байрнаасаа хөдөлж болохгүй нэ. Тэгэхээр одоо мадны эсрэг хамгаалах гэж одоо яадаг юм байгаа. Тэ ноён G8 гээд мадны эсрэг хамгаалсан. Тэгтээ ингээд тэмээг өнгө алдчихж байна. За даралт эсвэл дарах гэдэг нэг иймэрхүү юм байсан тий. За эргэн санцгаасан бол одоо
гол сэдвтэ оръё. Одоо даруулсан дүрсийг нэмж дайрах нь шүү дээ. Нэмж товтлно. Жишээлбэл энэ өрөг дээр юу болж байна? Дарагдсан байгаа ч тийм. Энэ морийг дарсан байна. За гэхдээ энэ дээр хангалттай одоо жишээлбэл энэ дарсан морийг тэргээр идлээ гэхэд цагааны хувьд ашиггүй тийм ээ. Тэгэхээр энэ хувьд яг төдийлөн бас нэмэртэй даралт биш байна. Гэхдээ одоо цагаан нүх ээлж юмчин яаж нүүл ашигтай байхаар байна. Яг одоогоор бол энэ дарсан байгаа байдал бол яг уу дарсан байгаа ч гэсэн яг ямар нэгэн ашиг хонжоо хүртэх зорилготойгоор байгаа даралт биш вэ те. За тийм учраас A3 дээр байгаа хүү A4-гээд ингээд нэмэлт товтлохоо үүсгэж байгаа байхгүй юу. За гол нь энэ даруулсан дүрс чинь хөдөлж болохгүй шүү дээ те. Нээж болохгүй, шалааг нээж болохгүй шүү дээ. Тэргийн шалааг. За тийм учраас цагаан нүүлээ. За одоо хар яаж нүүддэм байгаа те бүүмэд. Мэдээж одоо ноёнороо нүүх хэрэгтэй болно. За би шугамын дагуу нэх нүүх нь ашиггүй. Ягаад гэвэл дараа нь тэрэг морийг идэнгээ тэгээд давхар шалаад явчихна. Тэгэхээр одоо айл нэг тийшэл нүүн. За ямар тач ноён нүүн тийм ээ. За хаашаач нүүсэн хамаагүй. За энэ ядаж энэ хүүгийн идээ да гэд тийм ээ. Ойртод нүүж болох юм. A5 гэд. За тэгээд одоо яаж болохоор байна? Даанч хүүгийн идэн гэсэн чинь хүүн одоо ингээд аваад морийг аваа явчлаа. За тэргээрээ идсэн бол яг уу тэр хүүгийн идэж болно тийм ээ. Гэтэ хүүгээр идсэн юм чинь одоо хүүн хамгаалттай юм чинь идэх боломжгүй байгаа. За эцэст нь энэ нэг морины илүүтэй болчихлоо шүү дээ цагаан. За энэ үргийн гол элемент нь тэр даруулсан дүрсийн ард нь ноён байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар ч тохиолдолд мэдээж дөрмийн дагуу шүү дээ те нээж болохгүй, шалааг нээж болохгүй учраас тэр ямар ч тохиолдолд тэр морь нүүх боломжгүй байсан. За энэ өрөг дээр адилхан морь даруулсан байна. Морины ард арай өөр дүрс байна те ноёноос өөр. За энэ дээр цагаан нүүн. За цагаан ч гэсэн яг түрүүнийхтэй адил G4 гээд энэ морийг хам авчиж болж байгаа. За энийг харсны дараа арай өөр байрал байсан бол ямар байх байсан бэ гэд зүгээр нь хальт харъя. За энэ дээр одоо морь нүүх юм бол морь нэг аль нэг тийшээ нүүх юм бол тийм ээ. Энэ цагаан тэрэгний товтлохоог нээгээд өгнө. За тэгээд тэр цагаан тэрэг чинь хурж ирээд хар тэргийг үнэгүй аваа явчихна тийм ээ. Суул идчихнэ. За яг уу суул идлээ гэхэд хэрвээ морь энэ хоёрын аль нэг рүү нүүсэн бол тийм ээ. Дараа нь тэргээ алдсны дараа энэ хүүг эргүүлээд идэж болох юм да. Харъя л да жишээлбэл инглээ идлээ тэгээд хариуд нь хүүг идлээ. За санийх эргүүлээд ийшээ нүүлээ идлээ хариулаад хүүг нь идлээ. Тэргээ алдаад нэг хүү идэн те. За ямар ч ашиггүй 8 байна. За тэгэхээр тэргээ алдсны оронд одоо мориод алдсан дээр хэлүүлээ тийм ээ. Тэгэхээр одоо яадаг чи морь хаашаач морь нүүхгүй. Тэгэхээр тэрэг хаашаач хамаагүй нүүн. За хаашаач нүүсэн хамаагүй. Тэгээд эцэст нь энэ морийг тэргээр юм уу морь хүүгээр идчихнэ. Тэгээд нэг морины хилээтэй болчихж байгаа байхгүй юу? За буцаагаад арай нэг өөр вариант харъя. За F5 дээр байсан. Гол нь энэ морийг хөдлөглөө гэд энэ тэргийг хамгаалах байралд хамгаалах нөхцөл байдалд орж чадахгүй байсан байхгүй юу? За харин энэ морийг F4 гэд нөхчүүл арай өөр болчихж байна тийм ээ. За цагаан хэвээрээ нүүдгэрээ нүүн. Дарагдсан дүрсийн нэмэлт товтлогоо болгоод хүүгээрээ хурж иж штэ тийм ээ. За одоо энэ тохиолдолд морь харин нүх болцоотой байна тийм ээ. За морь нүгээд товтлогоог нээж өглөөч гэсэн E6 эсвэл G6 гэж нүүх боломжтой байгаа сте. Аль нэг бууд руу нүгээд голны нэгт тэргээ хамгаалж чадж байгаа байхгүй юу? Тийм байгааз.
За морь нүсэн одоо цагаан хэрвээ тэргээр өөрийнх нь тэргээр идлээ гэх тохиолдолд эргүүлээд хар морь идчихэж байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө тэнцүү солилцоо болчихж байгаа. За тэгэхээр байршил бас амар чухал байгааз. Ганц буудлын одоо зөрөөтэйгээр ийм том ялгаа байгаа шүү дээ. Нэг морь алдах эсвэл тэнцүү солилцоо хийх ийм хоёр том ялгаатай байгааз бүхэл бүтэн 3 онооны ялгаа. За гэвч манай үндсэн үүрэг дээр F4 дээрээс F5 дээр байсан тийм ээ. Тэгэхээр энэ морийг яах чаргагүй ингээ алдагдах болчихж байгаа. За ерөнхийдөө бол олон хичээлийн турш айлын ноён эсвэл ноёноос өөр дүрс эсвэл хоосон буудал ийм 3 төрлийн байвсан тийм ээ дандаа байсаар ирсэн. За тэр одоо сэдвийн дагуу одоо энэ сэдвтэй холбоотойгоор энэ хоосон буудал руу одоо дайрна айлын ямар нэгэн дүрсийг хоосон буудалтаа дарна гэдэг тэр хамгийн одоо хэцүү төрлийн даралт байж магадгүй. Хамгийн яагаад гэвэл одоо төдийлэн сайн ойлгомжтой харагдахгүй учраас жишээлбэл энэ үргийг харъя. За энэ дээр юу болж байна? За өнгөцгөн харахад юу ч болоогүй юм шиг харагдаж байгаа байж магадгүй те. Гэхдээ энэ дээр ерөнхийдөө л хэрвээ энэ тэмээ хөдлөх юм бол мад өрцсөн байгаа шүү дээ. Тэрэг цагаан тэрэг. За тийм учраас энэ тэмээг холдуулах хэрэгтэй байна тийм ээ. За энэ тэмээг яаж холдуулах вэ? Тэмээг B4 гээд холдуулах боломжтой байгаа тийм. За тэгээд энэ хичээлийн сэдвийн дагуу даруулсан дүрс нэг ёсны ерөнхийдөө энэ тэмээ чин энэ C8 буудалтаа дарагдсан байгаа ч даруулсан байгаа. Нүүхэл юм бол тэрэг C8 гэж хурж ирээд мад тавьчихна. За тэгэхээр даруулсан дүрсийг одоо дүрс рүү нэмж товтлогоо хийх гээд байна. Яаж хийх вэ? B4. За одоо тийм ямар нэгэн байдлаар хаа нэг тийш хөтлөх юм бол нүүх юм бол тий жишээлбэл энийг саяны хүүг идлээ гэх тохиолдолд тэрэг C8 мад гэж тавьчихна. За тийм учраас ингээд цагаан энэ тэмээг нь аваа авчиж байгаа байхгүй. Тэмээг нь за яг хоо тэгээд нэг хүү солилцсон. За тэгээд эцэст нь нэг тэмээний илүүтэй дуусах нэ. Энэ өргөдөр хар нүүн. За хар нүхээс өмнө энэ өргийг харцгаа юу болоод байгаа тий. За энэ морд даруулсан байна. Ягаад даруулсан бэ гэхээр энэ хүүтэн дарцсан байгаа байхгүй юу? Морь өөр тийш нүүхэл юм бол хартал энэ H2 дээр мод тавьчихна. За тийм учраас дарсан гэдэг. За харын нүүхэлж хар мэдээж одоо яаж нүүвэл ашигтай байхаар байна. H4 тийм ээ. H4 даруулсан дүрсэнд нь нэмэлт товтлогоо үүсгэж байгаа. За ягаад морь нүүжлэхгүйг ойлгосон шүү дээ тий. Мад гэж тоглоомшууд дуусна. Тийм учраас морь нүүжлэхгүй харамсалтай цагааны хувьд энэ харын нүүхэлж байна. За H4-гээд одоо энэ даруулсан дүрсийг товтлож байгаа. Нэмэлт товтлогоо. За одоо энэ цагаан тэгээд энэ морио алдахаас өөр арга байхгүй. Өөр тийшээ нүүлээ гэхэд мад. Тийм учраас одоо юу гэдэг тоглоомоо шууд дуусгахгүй үднээс ядаж нэг морио алдаад тоглоомыг ямар нэгэн байдлаар аврах гэж л хичээх хэрэгтэй байна. За хар одоо яаж нүүсэн ч байсан энэ морьноос морийг нүүжлэхгүй өөр юм л нүүх хэрэгтэй болно. Яаж ч нүүд юм байгаа тий бүүмд. За яаж нүүсэн байсан юм морь цэцэд хүүд идүүлээд тэгээд алдагдчихж байгаа. Тэгээд хар батач нэг морины илүүтэй болж байна. Сурагчид та бүгдээс өөрсдөө иймэрхүү өргүүд бас зохиож үзээрэй. За ийм даруулсан дүрсийг ямар байдлаар одоо өөр дүрсээр нэмж товтлох болохоор байна. Өөртөө тийм одоо диаграмууд одоо ийм өргүүд бас зохиогоод үзээрэй. За бас хаяа ийм даруулсан дүрсийг бас товтлохдоо бас буруу товтолдог бас тохиолдол байна. За та бүхэнд одоо 3 байдлаар одоо буруу дайрч байгаа. Буруу байдлаар даруулсан дүрсийг
довтлож байгаа байдлыг харуулъя. За энэ үүрэг дээр жишээлбэл одоо цагаан нүүн. За зөвхөн хоёр зөв арга л байгаа. За мэдээж одоо энэ морь даруулсан байна шүү дээ, тий. За тэгээд нүүлийг гэхэд энэ тэргийг хамгаалж чадахгүй байх нь. За тэгэхээр цагаан бүх юм гоё наа гэд тий. Өнгөө морь идэхнэ гэж бодож ивэл бүү яар бодох хэрэгтэй. Зөв дарах хэрэгтэй шүү дээ. За зөв дарах одоо даруулсан дүрсийг зөв довтлох хоёр арга л байна. Тэгэхээр морийг бэрсээр одоо нэмж одоо дарахад довтлох гэдэг шүү дээ, тийм ээ. За аль хоёр буудал руу нүүж одоо амжилттай дарж болохоор та бүгд хараад үзтээ. За олцгоосноо. За хаана бэрсээр хаана нүүж энэ морилуу нэмэлт довтлохоо хийж болох вэ гэхээр B5 эсвэл A3 тэгж олсноо. B5 эсвэл A3. За B5 яагаад гэвэл морины яг дэрэгд яг босоо эсвэл хэвтэй шугамын дагуу яг дэрэгдэх буудал дээр ирсэн байна те. Ерөнхийдөө цаашдаа ч гэсэн та бүгд энийг анзаарах бах. Хэрвээ яг морины дэрэгд хүрээд ирсэн бол морь тэгээд ямар нэгэн байдлаар дараагийн нүүдлийг тэр морь нь одоо нүүхтэй нүүж байгаа бол тэр моринд довтлуулахгүй тэр моринд одоо халдуулахгүй байдаг. Бас тийм юм байдаг шүү. За та бүгд хэлбэр дүрс бас ажиж байгаараа. За энэ өргийн энэ хажууд би нэг юм та бүгд харуулъя. Зөв нэмэлт энэ өргөтэй холбоогүй юм шүү. За ийм хоёр юм байлаа гэж бодъё. За хар морь одоо шаг тавьсан байна те. Шаглаж байна. За тэгэхээр ноён аль олон тийшээ нүүж болохоор байгаа. За жишээлбэл морилуу нь эргээд counter attack буюу сөрөг довтлохоо хийгээд дөхөөд очиё гэж бодъё тийм ээ. За тэгэхээр энэ хоёр буудлын аль нэг рүү очиж болох нь шүү дээ дөхөж. За гэхдээ дэрэгд нь очивол тий яг босоо шугамын дагуу эсвэл хэвтэй шугамын дагуу яг дэрэгдэх буудлын дээр нь очих юм бол дараагийн морины буудлаас юу ч гэсэн ямар тач нэг нүдэл аюулгүй байх болно. Яг энэ харъя л да. За энэ морины нэг онцгой нүдэг байдалтай холбоотой л доо. За таа ч гэсэн тэгээ цаашдаа энийг нэлээд ажиж байгаараа. За дэрэгд нь очиод нүүчвэл. За дэрэгдэн гэдгээрээ энэ босоо хэвтэй шугамын дагуу яг дэрэгдэх буудал дээр шүү. За яг тийм байгаас доор нь дээр нь эсвэл хоёр талд нь. За ташуу байдлаар биш шүү, тэ. За ингээд нүүчих юм бол морь одоо яаж нүүсэн байсан дараагийн нүдлэрээ одоо шаглаад өргөжлүүлээд шаглаад явж чадахгүй байгаа байхгүй юу. За морь хаашаа нүүж болох вэ те? Эдгээр буудал руу нүүж болно. За ноёнтой одоо ойрхон буудлууд руу хаашаа нүүж болохоор эднэр л биш үү тийм ээ. За тэгээ энэ дүрийн аль нь руу ч нүүсэн шагалж чадахгүй байгааз. За харин ноён энэ ташуу дэрэгдэх буудлаар хүрээд ирсэн бол яахаар вэ? Морь харин дараагийн нүдлэрээ энд эсвэл энд аль нэг тийшээ нүүгээд тэгээд шалгаа өргөжлүүлээд явах боломжтой байгааз. За энэ бас цаашдаа ч гэсэн ер нь довтлож байгаа бол эсвэл хамгаалж байгаа бол ерөнхийдөө бол мэдхэд их илүүгүй юу шүү за хэлбэр байгаа. Хэрвээ морины эсрэг хамгаалж байгаа бол ноёноороо ч юм уу ямар нэг өөр дүрсээр дэрэгд нь очиод тавьчих хэрэгтэй шүү дээ. За эргээд төрөнийхөө өргөлөөгөө оръё. За би түрүүн бэрсэж чам эндээс шүү дээ те бэрсийг авчиад яг дэрэгд нь авчирч байгаа байхгүй. Дэрэгд нь авчирчхаар одоо энэ морь хааныг тийшээ нүүлээ гэхэд энэ бэрс рүү дайрч чадахгүй байхгүй. Бэрс рүү товтлож чадахгүй байгаа. За энэ бол нэг нь байсан. За энэ морь хаашаач нүүсэн байсан тэрглүүч эсвэл бэрс рүүч довтлож чадахгүй байгаа. За тэгээд эцэст нь энэ морь тэгээ сул алдагдах байхгүй юу? За нөгөө зөв хөлбөр нь юу байсан бэ гэхээр A3. За энэ бас нэг таа өгд бас нэг хэлбэр байгаа. За ийм яг тавшуу байдлаар хоёр дүрсийн хооронд те морь болон өөр айлын дүрсийн хооронд тавшуу байдлаар дунд нь нэг буудал байвал нэг л буудал нэг ганц ширхэг буудал шүү. За ийм тохиолдол байвал тэр морин яаж нүүсэн байсан одоо тэр энэ буудлын нөгөө талд байгаа дүрсийг
давталж чаддаг байгаа. За шууд одоо нэг нүүдлийн дараа та бүгд өөрсдөө шалгаад үзээрэй. За яг түрүүний ноён бэрс хоёрыг ноён морь хоёрыг тавьж агаад за яг ийм байдалтай байвал морь дараагийн нүүдлээрээ за нэгдүгээр чавгаас шалаагүй шүү дээ. За дараагийн нүүдлээрээ бас шалж чадахгүй. Хаашааш нүүсэн байсан шалаа хийж чадахгүй байгааз. За тэгэхээр бас энэ нэг хэлбэр байгаа шүү. За та бүгд бас тогтооход тэгэхээр ерөнхийдөө яг энэ хоёр дүрсийн одоо хамгаалах чанарыг ашиглаж байна л да. Энэ манай энэ үндсэн үүрэг дээр дэрэгдэн навчрын эсвэл нэлээд зайнаас дундаа нэг буудлын зайтай ташуу шугамын дагуу дайрч байгаа байхгүй юу? Болж байгааз. За харин буруу сонголт нь юу байсан бэ гэхээр C3. За мэдээ ойлгомжтой те. C3. За энэ морийг одоо өргөтөж авчираад өөр тийшээ явуулах гэж оролдъё гэхэд энэ бэрсээ алдчихж байгаа байхгүй юу? За энэ бол хар талд бол дуртай энэ бэрсийн нэдэл тэгээ морь тэргээ өгч шүү дээ тийм ээ. Бэрсийн нэдээд эргүүлээд тэргээ өгнө. За тэгээд хүч тэнцвэргүй байсан. Хүчийг нэлээд ойртуулж дөнгөж чадчих шүү дээ тийм ээ. За нэгдүгээр сонголт энэ C3 буруу байсан. За хоёрт нь за эндээс B4. За B4 гэхээр нөгөө түрүүний харсанчлаа ташуу байдлаар яг дэрэгдэх буудал дээр нүрээд ирсэн байгааз. За одоо харт талд сонголт гараад ирж байгаа байхгүй. За энэ одоо энэ тохиолдолд морио хөдөгч чадж байгаа. Хаашаа жишээлбэл нүдэж чадах вэ гэхээр D3 морь D3. За тэгснээрээ энэ цагаан тэрэгний товтлохыг нээж өгсөн ч гэсэн хариулаад бэрс рүү дарчиж байгаа зү. Тийм ээ. Тэгэхээр нэг хэсэндээ яг өөрөө хамгаалаагүй ч гэсэн одоо дам байдлаар шууд бус байдлаар энэ тэрэг хамгаалчихж байгаа байхгүй юу? За эсвэл C1 гээд одоо бодоо хөллөөд энэ морийг идэх гэж оролдох юм бол ерөөдөө морины илүүтэй болох гэж оролдох юм бол морь B3 гээд сөрөг товтлох гэж байгаа байхгүй юу? За одоо бэрсээ дахиад нөхөх хэрэгтэй юм тийм ээ. Стегвэс бэрсээ алдна. Тэгэхээр энэ трийг идээд яваад үж болохгүй. Идэх юм бол эргүүлээд бэрсээ алдчихна. За яг хуу тийм тохиолдолд эргүүлээд морин идэх юм да тий. Нэг давуу нэг одоо энэ байрлалын авууштай тал нь тэрэг идлээ, морь идлээ, эргүүлээд морин идлээ. За ингээд нэг бэрсгүй хоцорсон, нэг тэрэгтэй л хоцорлоо шүү дээ тий. За тэгсний оронд нэг бүр төрөн бэрсээч алдаагүй, тэргээч алдаагүй байхад хамаагүй дээр сонголт үздэг тийм ээ. Хар тал ядаж хүчийг нэлээд ойртуулчихж байгаа хгүй. Хүч нэлээд тэнцвэргүй байсан тохиолдолд. За эсвэл B6 гэд хурж ирэхээр бас нэмэргүй байгаа. Яагаад гэвэл ташуу дэрэгдэх буудал дээр нь ирсэн байна шүү дээ. За тэгээ морь энэ тохиолдолд үргэлжлүүлээд товтлогоо хийж болно шүү дээ. За үргэлжлүүлээд явах уу товтлогоо хийж боломжтой. Жишээлбэл D7 гэд бэрс рүү дайрчиж байгаа. За тэгээд бэрс рүү дайрснараа энэ тэргээ бас нэг нүүдэлж болов аваад үлдчихэж байгаа тийм ээ. Нэгэсний хамгаалчихж байгаа. Энэ өрөг дээр хар нөх байгаа. Яаж нөхөрөө та бичлэгээ засууж хараа үзээрэй. Заалсан уу. За зөв нүүдэл нь F дээр байгаа тэрэг G7. За энэ хоёулаа G7-оор нүүх боломжтой болохоор тэмдэглэхдээ R нэг тэргийн R тэ rook гэдгийг R бичээд F гэж бичээд тэгээ дараа нь очиж байгаа буудлаа бичиж штэ тэмдэглэгэн дээр. Тэгэхээр RF G7 гэж нь F дээр байгаа тэрэг G7-оор нүүн. За энэ зөв нүүдэл нь байгаа шүү. За тэгээд энэ морь ямар нэгэн байдлаар энэ тэргийг одоо сул алдахгүйгээр нүүх боломжгүй байгаа. Яг сул алдахгүй ч гэсэн эргүүлээд морин идчих واخгүй. Ягаад гэдгийг харъя л да. За морь угаасаа нүүвэл энэ тэрэг идүүлнэ тийм ээ. За үзье л да. Ид 2 идлээ, хариулаа идлээ, тэгээд хариулаа идлээ. За ингээд нэг эцэст нь нэг морины илүүтэй болчлоо шүү дээ тий. За эргүүлээд дахиад харъя. За ийм өрөг байсан.
За F дээр байгаа тэрэг G7. За морь нүүхгүй маа гэхэд мэдээж тэргээрээ өөр нэг тийш нүү шүү дээ тий. Ийшээ нүү эсвэл нэгдүгээр шугамын дагуу нүү хамаагүй. Морь тэгэл идүүлэл явчихна. За тэгээд хариулаад тэрэг идлээ гэхэд хариулаад тэр тэргийг харын тэрэг идчин тийм ээ. Тэгэл эцэст нь үр дүн яг адилхан байгаа байхгүй. F дээрх тэрэг G7 зөв нүүдлээсэн. За буруу нүүдлийг харъя. Буруу нүүдэл нь F3, тэрэг F3. За энэ тохиолдолд одоо энэ даралтаас аварч чадж байгаа байхгүй юу морио. Яаж аварч чадах вэ гэхээр морь E2 гэдэг. Одоо ингээд даруулсан байснаас даралтаасаа ингээд гарч чадж байгаа. За одоо хар тэрэг, цагаан тэрэг идлээ гэхэд үзүүлээ. Хариулаад морио идчихнэ. За эдгийнхаа хажуугараас ингээд хар тэрэглүү, нөгөө хар тэрэглүү нь ингээд довтлож байгаа байхгүй юу. Тэгэхээр харын хувьд F3 гэж даруулсан дүрсийг довтлох нь буруу сонголт байгаа шүү. За энэ даруулсан дүрсийг одоо нэмж халдаж довтлож байгаа гол зорилго нь тэр дүрсийг одоо үнгүй сул идэхэл зорилготой шүү дээ тийм ээ. За тэгээ товчхондоо бол ерөнхийдөө бол ийм байдлаар даруулсан дүрсийг довтлж тэр дүрсийг яаж үнгүй хизээ тэр дарж байгаа дүрсийг довтлж байгаа нь хангалтгүй байна вэ гэхээр нэгдүгээрт хэрвээ тэр довтлж байгаа нэмэлт довтлохоо хийж байгаа дүрс нь хит үн цэнтэй бол жишээлбэл түрүүн харсантай бирс байсан. Бирсээр нэмэлт довтлохоо буруу хийсний улмаас айлын дүрсийг одоо үнгүй идэж чадаагүй шүү дээ тийм ээ. За нэгдүгээрт тийм довтлж байгаа дүрс нь хит одоо үнэлгээ өндөр байл. Хоёрдугаарт сөрөг довтлохоо боломжтой байвал довтлуулж байгаа тал нь эргүүлээд сөрөг довтлохоо хийж чадхаараа байвал тэгэж дараад даруулсан дүрсийг довтлоод байх ашиггүй байх болно. За тэгээ 3 дугаарт тэр даруулсан дүрс нь одоо өөр нэгэн тишээ нүүгээд тэгээд ард байгаа дүрсээ хамгаалах боломжтой бол яг саяны жишээнээр харсан шиг морь энд байсан те E2 л нүгээд даруулсан дүрс нь хөдлөөч гэсэн арын дүрсээ ингээ хамгаалж чадах. Эсвэл ядаж эргүүлээд идэх боломжтой. Тийм байвал, тийм нөхцөл байдал байвал довтлож байгаа тал нь одоо довтлоод яг ашиггүй хангалттай биш байна гэж ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тавд бас нөхцөл байдлаа хараад энэ бүгдийг бас хийх хэрэгтэй байгаа. За би эхэнд нөө хэлсэн шүү дээ тийм. Хэрвээ даруулсан дүрсийн цаана ард нь ноён байвал мэдээж одоо даруулсан дүрс нь ямар ч хаашаа ч хөдлөх боломжгүй шүү дээ тийм ээ. Мэдээж шалааг нээж болохгүй. За энэ нь довтлож байгаа талд ямар боломж олгодгүй гэхээр одоо тэр дүрс ч одоо хөдлөх боломжгүй юм чинь тэр дүрсийг ерөнхийдөө бол үнгүй чөлөөтэй идэх тийм боломж, чөлөөтэй довтлох тийм боломж ихэд бол довтлох талд нь гарч ирдэг ба. Жишээлбэл энэ хөрөг дээр яг тийм болцсон байгаа. За энэ цагаан тэрэг даруулсан байж тээ тэ. Ноёндоо. За тэрэг хаашаа чөлөж болохгүй. За тэгээ бас харамсалтай нь харыг нөхөөлж яг одоо. За хар яаж нөвөл тэр тэргийг чөлөөтэй идэж болохоор байна. Заалсноо. За ерөнхийдөө ийм нөхцөл байдлын гол зорилго бол энэ даруулсан байгаа дүрсийг ямар нэгэн байдлаар чөлөөтэй үнгүй идэх штэ тийм ээ сул идэх. За хэрвээ таны хариулт тэрэг C2 гэж хариулсан бол зөв байна. Тэрэг C2 тэгээ дараа нь тэр тэргийг айл нэг дүрсээр идэх гэж байгаа байхгүй бэрс эсвэл тэргээрээ. За тэгээ гол нь энэний эсрэг ямар ч хамгаалах зүйл байхгүй. Ноён ишээрлэг гэхэд адилхан бэрс эсвэл тэргээрээ энэ цагаан тэрэг идэж байна. За энэ тэмээ морь хоёр энд ямар ч нэмэргүй энд сууж байна. За хэрвээ тэгээ эцэст энэ тэргийг ингээ сул идэх нь наа. Энэ цагаан тэрэг чинь хаашаач хөдөлж болохгүй юм чинь те. Нээж болохгүй. Уучлаарай ингээд нээж болохгүй. За C8-аас харин B8 гэж уг нь бол давталж болж байгаа те. Даруулсан дүрс рүү давталж байна. Гэхдээ энэ буруу болно. Ягаад гэвэл морь B3 гэдэг нь ингээ тагалчж байгаа. За
За тэрнээс гадна тэргээ хамгаалахаас гадна эсрэгээд сөрөг давталгаа хийчихэж байгаа зү тийм ээ. За юу ч гэсэн ингээд тэргээ ямартаач аварч чадлаа тийм ээ. За энэ хүү явах уу тэгээд ингээд унанах. Гэхдээ ямартаач энэ тэргээ эхний ээлжинд юу ч гэсэн аварч чадлаа. Тэгээ тийм учраас хар талаас зөв нүүдэл хийх хэрэгтэй байсан байгаа. Анханасаа C2 гэж дараад дарсан дүрс рүү ингээд тайраад. Энэ өргөдөр цагаан нүүн. За цагаан яаж нүүх хэрэгтэй вэ? Бичлэгээ тусгаж аваад хараад үзээрэй. За олсноо. За шууд харагдахгүй гэж магадгүй, шууд мэдээж юм биш гэж магадгүй. Гэхдээ зөв нүүдэл нь Birs H6. Birs H6 байсан шүү. За яагаад вэ гэхээр энэ хүүчин даруулсан байгаа шүү дээ. Тэмээнд нээж болохгүй. Тэгэх юм бол шалаанд орчин. Шалаанд байж болохгүй шүү дээ. Ноён ч ийм байдлаар нээж ноёноо шалаанд оруулж болохгүй. Хэрвээ ноён ямар нэгэн байдлаар шалаанд дүрс хурж ирээд шалсан бол өөр тийш нүүх хэрэгтэй. За эсвэл энэ тохиолдол дээр шалаанд биш байжгаад тэгээд өөр нэгэн дүрсээ нээж одоо нүүлгэж шалаанд оруулж болохгүй. Энэ ойлгомжтой байна. За тийм учраас энэ бэрсээ ийшээ нүүж болж байгаа. Яг үл хүү ингэж идэж болохгүй шүү дээ, тэ. Даруулсан байгаа юм чинь. За тэгээд дараа нь хар яаж нүүсэн хамаагүй бэрсэн дээр хурж ирээд тэгээд ихэд мад болж ах шиг байна, тийм ээ. За энэ морь уг нь бол И6 гэж хурж ирсэн бол энэ дээр хамгаалж болно тийм ээ. Эргүүлээд ингээ иш харж гэвч энэ замд нь юм байна. За өөр хашаач нүүсэн хамаагүй. За ноён ийшээ нүүлээ гэхэд адилхан мод. Тэмээ ийшээ нүүлээ хамаагүй ялгаагүй. За ингээл ерөнхийдөө бол ингээ мод өрчөж байгаа юм байна тийм ээ. Ингээл эцэст мод. За энэ бас харахад бас тийм ч амаргүй байсан бах. Ягаад гэвэл хөдөлгөөнгөө дүрс харна гэдэг. Жишээлбэл энэ G дээр байсан хүүг хөдөлж болохгүй штэ гэдгийг бас эхэндээ шууд хараагүй байж магадгүй те намайг хэлтэл. За бас ийм төрлийн энэ даралтууд бас тиймч мэдээж юм биш байдаг. Дасгалын даалгавар дээр, дасгалууд дээр ерөөдөө бүх төрлийн ийм даралтууд байх болно. Тэгээ та бүгд сайн анзаараарай. За ийм бас нэг сонирхолтой байрлал байна. За энэ дээр харын тэрэг D2 руу нүүж ирээд энэ бэрсийг ерөнхийдөө дартсан байгаа. 8 тонн. За тэгээд ерөнхийдөө юу гүйцэтгэх гэж одоо юу хийх гэж оролдож байна гэхээр энэ бэрсийг үнгүй идэх гэдэг шүү дээ тийм ээ. Тэргээр хэлээд гэвч нөгөө талд нь энэ тэрэг энэ D2 руу нүүж ирснээрээ бас өөрөө даруулчихж байгаа байхгүй юу? Өөрөө бэрсэндээ даруулчихна. За тэгээд энэ тэрэг ямар нэгэн байдлаар энэ D шугамын дагуу дээшээ доошоо хаа нэгэн твшээ 2 дугаар шугамаас өөр тийшээ нүүхэд энэ D шугамын дагуу дээшээ доошоо нүүхэд нарын бэрс нь идэгдэх гэдэг шүү дээ тий. Нарын бэрс нь цагааны бэрст идүүлэх гэдэг байна. За энийг тэгэхээр ашиглаж болохоор байна. За цагааны хувьд азар цагааны нүүх ээлж байсан байлаа гэж бодъё. За тэгэхээр цагаан яаж нүүж болох вэ? D1. За тэгээд даруулсан байсан дүрсийг нь нэмж товтлож байгаа хэрэгтэй тийм ээ. За тэгэл түрүүний хэлсэнчлэн харын тэрэг D1 дээр идэж мэдээж болно. Гэвч тэрний дараа цагааны бэрс харын бэрсийг ингээд сул идэ явчихна. За тэгээ бэрсээ алднаа. Тэгээ айлын бэрс байна гэдэг чинь тэгэл энэ тоглоом бараг дуусч байгаадаа адилхан тийм ээ. За тэгэхээр одоо хар яаж чадах вэ? Хар одоо ямар нэгэн байдлаар бэрсээ аварч үлдэх хэрэгтэй болно. Тэгэхээр энэ тэргээ нөгөө талд нь алдах хэрэгтэй болох нь тийм ээ. За иймэрхүү энэ бол нэлээд бас тогтмол тохиолдод байхгүй бас ховор тохиолдод нэг байна. За энийг ямар төрлийн одоо даралт вэ гэхээр ийм загалмай хэлбэртэй даралт cross pen гэж хэлээд байгаа. За энэ бас сонирхолтой бас даралт байлаа. За хичээлийнхаа төгсгөлд нь энийг байрлалыг хараад үзье. За энэ дээр нөгөө нэг хайж олох стратеги хэдүүлээ ашиглая. За тэгэхээр эндээс өөртөө юу асуух хэрэгтэй вэ гэхээр за аль дүрс
даруулсан байна. Даралтанд орсон байна. За цагааны нүх хэлж байгаа шүү. За тэгэхээр хэдүүлээ цагаан талаас нь одоо хэдүүлээ өөртөө цагаанаар тоглож ийн гэж бодоод тэгээд цагааны зүгээс өдөө тоглолцгоё. За тэгэхээр хар бол манай эсрэг тал өрсөлдөгч. Тэгэхээр харын аль дүрс дарагдсан байна, даруулсан байна. Энэ тэмээ байна, тийм ээ. За ойлгомжтой. За хоёрдугаарт энэ дүрсийг нэгээс илүү удаа давталж болохоор байна уу? За нэг удаа давталуулсан байна шүү дээ, тий. За тэгээд дахиад нэг удаа давталж болохоор нь байна. Энэ тэрэг байна шүү дээ, тий. Энэ тэргээр давталж болохоор байна. Нэг бол H7 руу ирээд давталж болно, эсвэл B6 руу ирээд давталж болно, тий. За энэ хоёрын нэг нь л зүг байх хэвээр. За тэгээ боломжтой байвал тэгээд аль болох үнэлгээ багтаа дүрсээрээ нэмэлт давталгаа хийвүүлэх зүгээр байгаа. Гэвч одоо энэ байрлалд давтлах боломжтой өөр дүрс гэвэл энэ тэрэг л байна шүү дээ, тийм ээ. За тэгтээ ер нь их хичээлийн эхнээс харсан шүү дээ, тий. Хүүгээр энэ нэмэлт давталгаа ихээр маш үр дүнтэй байдаг. Хүүгээр нэг илүү үнэлгээтэй дүрсийг аваа явчихаар, тий. За та бүгд бас тэрийг бодолцоороо. За жишээлбэл одоо бэрсийг аваачаад нэмэлт давталгаа хийвэл нэг ашиггүй шүү дээ, тий. Дараа нь тэр бэрс халдагт өрсөжчих юм билүү, тий, сөрөг давталгаанд. Тийм учраас боломж байвал аль болох үнэлгээ багтаа дүрсээрээ хийгийг оролдож байгаараа. За тэгээ гуравт нь одоо нүүсний дараа ямар нэгэн хамгаалах арга байгаа юу? Айлд. Одоо хар талд би одоо тэр энэ дүрсээрээ нүүх гэдэг нь шүү дээ, тий. Эсвэл нэг бол H7 руу, эсвэл B6 руу. Тэгээд энэ тэмээрүүд одоо нэгэсний давхар давталгаа хийх гэдэг юм, тийм үү? Давхар давталгаа биш бодоо хөллөж. За гол нь тэгж нүүсний дараа айл хар тал хамгаалах арга байгаа юу гэж байна. Байгаа юу гэж асуух хэрэгтэй. За тэрийг та бүгд саяны асуултуудыг бүгдийг бодоод тэгээд цагаан яаж нүүх вэ? Хардаа. Заалсноо. За гол зорилго бол энэ тэмийг сул идэх гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. За тэгэхээр хоёр арга байна. Түр хийсэнтэй H7 эсвэл B6 гэдэг. Эхлээд тэрэг H7 гэдгийг харъя. За одоо даруулсан дүрсийг товтолж байна шүү дээ, тийм ээ. За гэвч ноён C6 гэж асуултыг шийдэж байна. Яагаад гэвэл хоёр удаа дайралтанд өртсөн дүрс, тийм ээ, хоёр удаа хамгаалуулсан байна. За хамгаалуулж байгаа одоо хамгаалтын тоо тэгээд довтлохооны тоо хоёр тэнцэхээр яадаг вүлээ? Тэнцүү солилцоо болно, тийм ээ. Ямар ч ашиггүй 8 болно. За цагаан тэгээд энэ дээр одоо солилцоод эхлэх юм бол тий тэмээгээр идлээ, тэргээр идлээ, хариулаад тэр тэргийн өөрийн цагаан тэргээр идлээ, тэгээд ноён эргүүлээ идлээ. За ингээд солилцоод эхлэх юм бол тэнцүү солилцоо болно, тий. Цагаан талд ямар ч ашиггүй. За дээр нь бас 3 хүүгийн цөөн байна. Тэгэхээр бол энэ бол болохгүй. Ингэж солилцож болохгүй байна. За эндээс тэгэхээр юу харж болохоор байна? Ноёныг C 6 руу оруулж болохгүй байна, тийм ээ. За тэгэхээр нөгөөх нь зөв байж таарах нь байна. B6. За B6 гэснээрээ бодоо хөллөөд даруулсан дүрсийг нэмж довтолж байгаа нь болж байна те. Нэгдүгээрт, хоёрдугаарт ноёныг C6 руу орохоос нь сэргийлж байна. Одоо ноёнчин мэдээж энэ тэрний хөл рүү орж болохгүй. 6 дугаар шугам 7, 8 дугаар шугам руу нэвтэрч чадахгүй. За энэ тэргийг идлээгээд чадахгүй. Ягаад гэвэл хамгаалтанд байгаа юм чинь, тийм ээ. За тэгээд хар тал яаж нүүсэн бэ? Дараа нь, тийм ээ. Юу ч гэсэн энэ тэмээ унах нэ. Ноёнороо нүдэх ч юм уу, тэргээр нүдэх ч юм уу. Бүмдтэй энэ хүүгээр нүдэх ч юм уу. Юу тач цагаан тал хоёр тэрэгтэйгээ үлдэнэ. Хар тал болохоор нэг тэрэгтэйгээ үлдэнэ. Тэгээд энэ 5 хүүтэйг үлдэх нэ, тий. Юу ч гэсэн хүчээ нэлээд тэнцвүүлээд ойртуулж чадах нэ. За ерөнхийдөө нэг тэрэг чинь 5 онооны үнэлгээтэй шүү дээ, тийм ээ. За тэгээд хар тал хэдэн хүүгээр илүү байна? 3 хүүгээр илүү байна. За тэгэхээр 3 оноо гэсэн үг, тийм ээ. За юу ч гэсэн эцэст нь энэ ажиллбарын дараа цагаан тал илүү
гэсэн арай илүүтэйгээр дуусгах хэрэгтэй байгаа. За та бүгд энийг сайн олсон уу те? За олсон бол баяр хүргэе, зүг байна. За энэ хичээл дээр хэдүүлээ даруулсан дүрсийг нэмж довтолж тэгээд тэр тухайн тэр дүрсийг одоо үнгүү буюу чөлөөтөө сул идэх хэрхэн яаж тэгж идэх тухай харцгаалаа. За энэ бол ерөнхийдөө тоглолтод нэлээд тохиолддог зүйл байгаа. Даралт гэдэг чинь даруулах гэдэг чинь бас л түгээмэл тохиолдох зүйл байгаа. Тийм учраас энийг бас тохиолдохыг бас хэн байг гэхүү те. За энэ хичээл та бүхэнд ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Мөн сонирхолтой байсан байх те. За тийм бол хэдүүлээ дараагийн хичээл дээр уулзцгаая. Баярлалаа, амжилт хүсье. Баяр та.